Хэдэн он таны хүүхэд ямар гэмтэл бэртэл авсан, тэрний хийсэн тэр амьтны ямар шийтгэл авсан. Энийг заавал гаргаж ар мөрөөрнөр хөөцөлдмөр байна. Та нарын ингээ гэмт хэрэг зөрчилдгүүлээд хариуцлага чангадах нь ажлын хэсэг байгуулна завтай ингээд яах вэ? Тэр хүний гэмтээгээд байгаа, хүнийг дарамтлаад байгаа, дэглээд байгаа, гэмтэл хохирол учруулсан хүн алсан хүмүүст ямар хариуцлага хүлээл гисэн. Өчнөө олон аав ээж байгаа. Хохирогчд байгаа. Энийг манайхан дахиад нөгөө хонгой чигмөр оруулаад нэг-нэгнээ хаацлаад дуусгачихдаг. Тэгэхээр энэ хоёр дараа би хариуцлагатай танд хэлж байна. Энийг ийм нэг удаагийн яриа, нэг удаагийн шоу маягийн хийгээд өнгөрөөмөөргүй байна. Энэ салбарт бид нар нэг жаахан томхон өөрчлөлт хийхин тулд өмнө нь хэнийг ямар байдалтай болгосон нөхдүүд ямар шийдэл хүлээсэн юм бэ гэдгийг олон нийтэд ил тод гаргамаар байна. Мөнгөдөж хоцорсон хүмүүсийг нь буцааж гаргамаар байна. Ер нь халахл хэрэгтэй шүү дээ. Тэр шорон ганданд нь тэр одоо хүн дэглээд идэх хүмүүсийг явуулах хэрэгтэй шүү дээ. Чи наад ганц хандлагаа өөрчлөхгүй бол зэвсгч чинь явахгүй юм байна. Тэгээд мөнгө төгрөг ярина, орон тоо ярина, байшин сав ярина. Юугаа яриад байгаа? Тэр баг дараа хүн зодоход байшин сав мөнгө төгрөг ямар хэрэгтэй юм?